За сайн байцгаана уу та бүхэний нэвчлэгийг үзэх өдрийн мэнд хүргье. Next Electronics одоо хэрэглэгчдийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд болон одоо бараа бүтээгдэхүүний баталгааг хангахаар Next засвар үйлчилгээний төвийг одоо байгуулж ажиллаж байгаа. Өнөөдөр бол инженер бүхэртэй хамт Одоо дуудлагаар айлд очиж бараа бүтээгдэхүүнийг оншилж засвар үйлчилгээ хийх гэж байна. Энэ айл маань хөрөгчний дуудлага гэж айл байна. Засвар үйлчилгээний төв маань 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Сайн сүрнэс дуудлага Nomadic. Тэгээ Nomadic сервис гэдээс орон нутаг одоо Монгол улсын 21 аймгаар ингэж явдаг юм дуудлагын засвар үйлчилгээ байдаг. энэ ер нь дуудлага ирснээс хойш хэр хугацааны дараа очдөг лээ дуудлага. За тэгэл нөгөө замын гацаа төвчл гайгүй шиг бол тэгэл нэг өдөртөө бол ер нь бүх айлуудаа үзэгчдэг. Одоо Хоёр хүн явж байгаа ер нь юугаар инфомор бүсчлэлээр явах уу? тийм. Барааны ангиллаар явах юм уу? өсчлөлөр 100 баруун гэж хоёр чиглэл аваад тэгэл 100 баруун чиглэлээр чиглэлээ болгоод явчихна. Өдөрт ер нь нэг дундчаа нэг 10 айлын дуудлага болгож байна да. Өөрсдөө оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн шилбэг гэсэн бол манай төлөвлөсөн байдаг. Тэгээ тийм юм дээр ч юм бол айлд очлоо, оншглоо. Шууд сэдвийг ихлээд явуулдаг чинь. Аваад жил аран болж байгаа. За. Тэгээ энэ доогоор ингэ жоохон өстөд энийг авах. Өстөд байгаа. Энийсээ цэвэрлсэн байгаа би. Энэ яаж ер нь бол банк юм зүсч юм уу Тий, те? өсөж. Доо мөн юм гэж доо мөн усч байна. Гайгүй. Сүүлийн нэг жилдээ салгаж орж нэг удаа цамцаар болсон байна. Байхгүй. Тийм. Ер нь бол энэ хөрчин болохоор нөө про сандал өгдөг болсон. Сандал өгдөг хөрчин маань зөвхөн одоо энэ таслаганда өгөх зөвсгөлдөх процесс хийдэг, явуулдаг. За тэгэнгүүтээ энэ байгаа гүтээрийг хийсний тусламжтай гүрдүүлээгээд яг нэг юм циклийг байнга урсгалт аваад агаараа урсгалаа хийдэг. За тэгэнгүүтээ агаараа урсгалаа хийдэг нөгөө синс маань одоо нэг жилийн хугацаанд ингээд салахгүйгээр ингээд одоо ажиллахаар мэдээж одоо нэг тийш өвлөдөг сувг. За доогуур ингээд агаараа урсгалаа сувгууд нь битүү самтдаг үздэг. Баг багаар ингээд ажилласаар байгаа. Бас нэг жоохон өсөр дүүрдэг гэсэн үг байхгүй. Яг хоо ажиллагаа нь бол хэвээ ажиллаад байгаа байхгүй. Мөсөө хайлуулаад, хангаа хайлуулаад, гол юм л нэг илүүдлийн нарийн сувгаараа илүүдлийн савраг уснаа байхгүй. За илүүдлийн ус болдог сав гэдэг нь энэ сав байхгүй. Энэ сав руу орох хөстөө ус нь уршаагаа гарч ирээд өсдөд байна гэсэн. Энэ сувг маань өглөрөөд энийг нэг ерөнхийдөө голцоо шүүс мөн бодсон удаа хугацаагаар салгасан тийм үеийнээс л хэлж байгаа да. Энэ дотроо илүүдтэй усод гоож байна. За илүүдтэй ус маань оронгуудаа мэдээж одоо эндээс нөгөө конденсат үүсгээд яг нөгөө хероны хийгээ шахаж өгдөг компрессор нь нөхөхгүй. За тэгэнгүүтээ конденсат үүсэнгүүт нь энэ төрөвт нэлээд хэмдэр халдаг. За халдаг төрөвт маань нөгөө усан дундуураагүйгээр явцдаг болохоор энэ ус өөрөөр ууршаал олголчихно. Хэрэглэх заавал өөрөөрхөн чиглэлээд усын насраа бүрээд багт юм шаардлагагүй шүү. За энэ бас ажиллагаа нь юу вэ? Тэр чинь очоод бас яг тийм засвар хийсэн байгаа юм яг юу хийснийг зураг тааж болоод хажуу борлогоо авдаг одоо конденсат үүсгдэг шиг одоо сүүлийн хөргөчлөл хөгжөө өрөөрөө араараа за хаалганы хүрээгээ түрүүкөд үүдэг байхгүй. Тэр нь болохоор одоо хероныгийг зад хийж байгаа конденсат үүсгэж байгаа хэсгээд нь хажуу бүрээр орсон гэсэн. Өдөө процесс ажиллаж байгаа үед өдөөн дээр хална. За энэ болохоор хэвчээ биш хэвээ ажиллагаа гэсэн үг байна. Халжиул харин сайн ажиллаж байна гэж. Тэгээ ер нь бол цаашдаа хэлтэй нэг удаа 48 цаг өнөөс ахаад хоёр хаалганы хэлтэй байлгаад тэр цам усын өөрөөр нь хайлуулж явах зүгээр шүү. Баярлалаа. Саяны яг усгоочод байгаа гэсэн байдал их удаан үргэлжлсэн бол юу болж болох вэ? Саяхан одоо үргэлжлэх юм бол хөргүүр хөрөхөө болно. Дотроо битүүн өсөлт үсэл нэг өмсөн дүүрээд хөргүүрийн сувг маань үлэрчдэг байхгүй. Тэгэхээр хөргүүр нь ажиллахаа болно. За тэгээд удаан саяхан яагаад тахаар өмсөн мэдээж ингээ наашаа хайлахаар төрөөхөө цоолно, хий алдна. За тэгээд дотор алдалт үүсэх юм бол тэгээд хөрчихсөн.
Next-с өгж байгаа заавар зөвлөгөөг одоо дагаж мөрдөж хайж амьдралдаа хэрэгжүүлээрээ цахилгаан барааныхаа насжилтыг илүү уртцгаараа гэж зөвлөж байна. Тэгээд илүү мэдээлэл авах хүсэх юм бол та бүхэн 771999 дугаар руу холбогдож болно. За эсвэл Next Service Mongolia гэсэн Facebook хуудас руу чат бичиж асуух зүйлээ асууж болно шүү. Ингээд өнөөдрийн засвар үйлчилгээний влог маань амжилттай өндөрлөө. Дараагийн бичлэгээр уулзцаа. Энэ хүн бичлэг таалагдах юм бол лайк, шеэр дараарай. Баярлалаа. Баярлалаа.